Сайн байцгаана уу залуучуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсынхаа 21 аймгийн талаар нэвтрүүлэг хөрөнгөсөн. Хамгийн ихнийх болох Арын сайхан хангаан нутаг болох Харанга аймгийнхаа талаар ярьж өгөхөд бэлэн боллоо. Улаанбаатар хотоос Аранга аймгийн төв цэцэрлэг хот хүртэл цасман замаар холбогдсон нийтдээ 521 км зайтай байдаг байна. Аранга аймаг маань 1931 онд байгуулагдсан. Аймгийн төв нь цэцэрлэг хотоо далайн түвшнөөс дээш дунджаар 2414 метрийн өндөрт байдаг байна. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр харлагтай сардаг бол байх нь. Хамгийн нам дор цэг нь 1200 метр өндөр орхон тамирын бэлчээр юм а. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун талаараа Завхан аймагтай тус хилдэг нутаг аймаг байна. Дийлэнхтэй ойд хээр, тал хээр нутагтай баруун урдуур хангаан нуруу, баруун хойгор түүнээс салбар болох тарвтай нуруу оршдог ба зүүн болон төвсгэрээ тэндээс авсан их авсан орхон хануй тамир чулууц зэрэг томоохон голууд урсдаг сайхан газар байх нэ Аранга маань. Мөн түнчлэн аялал жуулчлалд зориулсан өгийн нуур, тэрхийн цагаан нуур болон хорог тайхар чулуу гэмт галтуулын тогтцтой үзэсгэлэнтэй сайхан газрууд үнэхээр олон байдаг ажээ. Аймгийн цаг агарын хувьд өвөлдөө 1 сард хасах 15.6, зундаан 7 сард нэмэх 14.7 хэм дулаахан байдаг. Хангаан нуруу нь ерөнхийдөө хамгийн их тухар тундас ордог тийм газар байх нь. Жилдээ 344 мм тундас ордог. Салхины хурд нь 2.6 м/с-ээс 3.5 м/с хурдтай байдаг байна. За Аранга аймаг бол нэг их судлагдаж газрын баялгаа бол одоо үүсээ нээгээгүй тийм ээ. Гэхдээ тус аймагт нүүрс, чулуу нүүрс, аалт, төмрийн өнтрийн нөөц ерөнхийдөө байдаг. Гэхдээ бас галтуулын гаралтай үнэт чулуу бас байдаг байна. Аранга аймаг нь эртний түүхийн олдор бас маш их байдаг. Жишээлбэл Аранга аймгийн буган чулуун өшөө, хэрэгсүүр, мөн түнчлэн эртний хүннүүгийн нийслэл луутад хүртэл эндээс олддог. Эртний хүннүүгийн булш, одоо язгууртны булш, тиймэрхүү юмуд маш ихээр олддог байна. За мөн Аранга аймаг маань 1700-аад сүүлийн ургамал, бутлаг, ургамал, жимс, зэмжсэг нь ургадаг байх нь. Аймгийн нийт газар нутгийн 15.7% нь аймагт эзэлдэг, 75% нь бэлчээр, 1.5% нь тариалангийн газар эрхэлдэг байх нь. За тэгээд жимс жимгснээс гэх юм бол үхрийнүүд, үрэл, хар хад, анс, нохоо, шүү гэх мэт жимсг нь ургана. Аймгийн нутгийн зохих хэсгийг уулын чон, саарал чон, эсрэг бор хар, хөрөнгөрөөс, аргал, янгар, шилүүс, буг, зэрлэг, гахай гэх олон амьтад одоо элбэг байдаг байх нэ.